Валаар моргуурис бүгдэнд нь орой мэндийг хүргэе. За тэгээд 3 дугаар ангиа хэдүүлээ үзлээ. 3 дугаар ангиараа 3 дугаар ангийнхаа тухай хэдүүлээ гоё одоо ярилццгаая. За тэгээд энэхүү 3 дугаар ангийн тухай ярихын тулд хэдүүлээ ер нь битүү спойлер л ярих хэвээр анги болж таарлаа тий. За миний хувьд л ийм төсөөллөөсөн байхгүй. Ингээд ямар тааж манай Данкан маань тий Эгийн тухай мэдхгүй явсаар хагаад энэ цуврал ерөнхийдөө дуусна. Тэгээд энэ цувралхаар яг ингээд мэдхгүй явсаар дуусаад энэ хоёрын адал явдал цаашаага үргэлжлээд тий. Тэгээ магадгүй 2 дугаар си즌 3 дугаар сизнээс одоо Эгийг бол мэдээд Эгийг хэн бэ гэдгийг мэдээд тэгээ үйл явдал ингээд цаашаа өрнөх болов гэдэг тийм хүлээлттэй байжсэн. Тэгсэн чинь миний бодож төсөөлжсэнээс бол шал өөр тийш эргэжлээ. Тэгэхээр одоо хэдүүлээ 3 дугаар ангийн тухай бол яг ярих тийм нарийн деталь зүйлүүдийг ярих гэх юм бол заавал спойлер л ярих хэрэгтэй болж хувирж байна. Тэгээ бас 4, 5, 6 дугаар ангиудын тухай спойлер л ярихаас ямар ч сонголт алга. Тэгээ ягаад тэгэхээр 3 дугаар анги маань өөрөө спойлер яриулахаар тийм анги бол байна. За тэгэхээр хэдүүлээ спойлертай ярина. За тэг хэрвээ та үзээгүй байгаа бол киногоо үзчихэд ороод ирээрэй. Тэгээд за хэлцээх уу ер нь бол тэгээд 1-р анги маань болохоор 3 дугаар анги маань болохоор юугаар эхэлж байгаа штэ. За манай Эг маань морио ингээ хөтлөөд одоо морио сурахаар эхэлж байгаа. За тэгээ энийг бол би хувьдаа бол юу гэж ойлгож байгаа гэхээр за Данкан маань бол одоо анх удаа нөхөө тулдаанд бол орох гэж байгаа. Тэгээ Найтын тулдаанд анх удаа орох гэж байгаа. Тэм учраас хэрвээ унсан, бэртсэн тий шархацсан тохиолдолд морийг бол сургаж байгаа. За тэгээд манай Эг маань одоо моринд команд өгөөд хэрвээ одоо Данкан маань унах юм бол очиж аврах. За бүр шаардлагатай тохиолдолд зүхтах тий гих мэдчлэн иймэрхүү урьдчилсан сэргийлсэн одоо туслахын үүргийг бол одоо маш сайн ингэж гүйцэтгэж бэлтгэлийг бол маш сайн хангаж байгаа юм маш ухаалаг хүүгийн тухай харуулж байгаа хөх тий. Тэгээ маш ухаалаг гэдгийг харуулж байна. Тэгээ морийг сургаж байна. Одоо морьтой харилцаж байна гэдэг одоо энэ бүх зүйлийг харах юм бол бас амьтанд хайртай илүү ухаалаг хэр хэрсүү хүүвэ гэдгийг бол хэдүүлээ яг тэр ихний сценээс бол харж болж байгаа. Ингээд за тэгээ эхний хэсэг дээр болохоор манай Эг маань морийг ингээд амраага байжсэн чинь яг морьтойгоо ингээд сургуульд хийснийхаа дараа байжсэн чинь нэг нүд нь ийм тагалсан сэлэмтэй хүн ирдэ шүү дээ. За тэгээ тэр хоёроо хоорно ингээд яриа өрнөж байгаа. Тэгвэл тэр манай Эгийн хариулж байгаа хариулт хүртэлтэй маш ийм хэрсүү байгааг л харуулж байгаа тий. Чи морьо хулгайлсан уу гэдгсэн чи буцаага тавьсан бол хулгай биш гэл амар хэрсүү байлаар болсон. Чи яга үсээ халдсагч. Та яга нүдээс холцсон гэх мэтчлэн те. Иймэрхүү байдлуудаас хэдүүлээ Эгийг хэр хэрсүү хүүвэ, хэр ухаалаг хүүвэ гэдгийг бол эндээс хэдүүлээ харж болж байна. За тэгээд тухайн одоо тэр нэг нүдтэй хүн хэн бэ? Энэ хүн яагаад одоо киноны ихэнд хальт гарч ирээд ингээ алга болчихв. Тэгэхээр энэ хүн мэдээж энэ анги дээр гарч ирж байгаа юм чинь дараагийн анги дээр бол маш чухал үүргийг гүйцэтгэх хүн байсан байж таарнаа. За тэгээ энэ хүн хэн бэ гэдэг талаар хэдүүлээ ярилцъя. За энэ хүн бол Сэр Робин Райслинг гэдэг хүн байгаа. Одоо энэ бол ер нь хүлэгт баатар байгаа. Тэгээ Робин Райслинг гэдэг юм хүлэгт баатар маш ер нь бол маш чадварлаг тий. Тэгээ одоо яг тэр киноны стендээр гардаг шүү дээ. Нүдэ яг нүдэ алдсан гэсэн чи яг тэр ягаад нүдэ алдсан тухай гарч байгаа хэсэг гарч байгаа тий. За энэ бол маш чадварлаг дайчин одоо хүлэгт баатар байгаа. Найт байгаа. За тэгээд энэхүү Сэр одоо Робин Райслинг гэдэг найт маань дараагийн анги дээр их гол үүргийг бол гүйцэтгээд явна. За ямархуу үүрэг гүйцэтгэх вэ гэхээр энэ бол Данкны найз болох юм. Тэгээд дараагийн ангиуд дээр Данкны найз болоо тэгээд дараагийн ангиуд дээр яах ёстой вэ гэхээр Данкны талд тулалдах ийм одоо хүлэгт баатар бол байгаамаа. За энэ бол тийм учиртай хүн байгаа. За тэгээд үүний дараа болохоор манай Эг маань нөгөө нэг Black Fire-ийн тухай дууг бол одоо дуулж байгаа шүү дээ. Тэгээд одоо манай энэхүү киноны яг энэ киноны цаг үе дээр бол Дэрон гэдэг хаан болго 2 дугаар Дэрон хаан байгаа. За түүний одоо юу гэмдэ одоо бутаж хүү тий. Түүний одоо биш түүний бутаж биш түүний бутаж одоо ах ч юм уу дүү ч юм уу тий. Эгон гэж байгаа. Одоо Бастер бутаж Эгон гэж байгаа. Тэрний одоо бослогын тухай тийм маш том одоо тийм дайн болсон Black Fire-ийн одоо тийм дайн болсон байгаа. Тэр дайны тухай дууг одоо ерөөхдөө манай Эгон маань л тэр хэсгээр ингээд дуулж байгаа. За тэгээ яг энэ дайны талаар нэлээд одоо сериусны ярьсан бол Растигийн юун дээр байгаа.
Rust-ийн review дээр таад үзээрэй. Тэрэн дээр маш гоё энэ тулааны талаар бол гоё тайлбарлсан байгаа. За тэгээд цаашаага за тэгээд үүний дараах сценүүд бол ингээд тэр хоёр хамтдаа Данкан болон Эг хоёрын маш гоё нөхөрлөл, маш гоё юм уур амьсгал, инээдтэй гэхдээ юм амар тайван байдлыг харуулсан сценүүд бол ингээ үргэлжилж байгаа. Тэгээд тэр хоёр хэрхэн хамт нөхөрлөж байгаа, ах トゥ болж байгаа, тий? Ах トゥ болж байгаа, багшаа болж байгаа. Тэгээ нэг гэр бүл шиг болж байгаа ийм гоё уур амьсгалыг үрсэн. За миний хувьд л ерөөсөө энэ готын ертөнцидтэй, готын кинонд дээр гарсан хамгийн гоё одоо дулаан уур амьсгалыг мэдрүүлсэн хэсэг бол яг 3 дугаар ангийн одоо энэ эхний хэсгийн сценүүд бол надад санагдаж байна. Миний хувьд бол тэгж бодож байна. Гот дээр ч тийм байхгүй, House of Dragon дээр ч тийм гоё уур амьсгалыг бүрдүүлсэн хэсэг бол надад бол байхгүй гэж би бол бодож байна. Тэгээ энэ удаад бол тийм гоё уур амьсгалыг бүрдүүлсэн гоё хэсэг байлаа. За тэгээд үүний дараа болохоор юу болсон бэ гэхээр манай одоо хиний тулаан бол эхэлж байгаа шүү дээ. За тэгээд одоо Ashford-ийн ноён те миний хүүтэд тулдаад ялагдчихаж чамд их мөнгө өгье гэж Данканд санал тавьж байгаа. За мэдээж Данкан бол үгүйг нь ягаад гэхээр тэр хүн шудраг хүн. Тэр түүний хувьд бол ялах нь одоо те энэ тэмцээнд ялах нь нэр төрийн хэрэг байгаа учраас тэр бол мэдээж үгүй гэх нь бол ойлгомжтой байгаа. За тэгээд энэ хүү ярианы дараа бол одоо манай Мэгэр Таргарааны хүү одоо Эйрон Таргарен маань бол тулаан хийж байгаа. За тэгээд энэ тулаан дээр бол Эйроны хэр галзуу, хэр харгис, тэ хэр бас ийм шодрог бус хүн бэ гэдгийг бол харуулж байгаа тулааны үеэр. За тэгээд хууль бус үйлдэлгээд морины хүзүүрүү тэ хатгаж одоо Хүлэгт Баатрыг болон морийг одоо ингэж шархтуулж байгаа. Тэгээд туслах нь ирээд түүнийг шууд цаазалж байгаа тийм сцен бол гарч байгаа. За үүн дээр бол мэдээж Эг Данк хоёр маш их цочирдсан, тэ шоконд орсон байдалтайгаар ингээд. За тэгээд үүнээс цаашаа үйл явдал өрнөд явж байгаараа манай Эг Данк хоёр маань зөвгнөгч эмэгтэйтэй таардаг тий. За зөвгнөгч зүн бэлэгч юм уу тий. За тэгээд тэр зүн бэлэгч эмэгтэй болохоор Эгийг зөвгөнд хэлдэг шүү дээ. За чи бол галж шатаж үхнэ гэж хэлж байгаа. За манай Эг чинь болохоор хэн бэ гэхлээр хэдүүлээ яг өмнөх анги дээр хүртэл хэлсэн шүү дээ. Эг бол одоо 5 дугаар Эгон Таргариан баггүй. Тэгээд шаргал одоо алтлаг цагаан өстэй учраас үсээ халзалцсан. Ийм 5 дугаар Эгон Таргариан. За тэгээд энэ 5 дугаар Эгон Таргариан буюу Эг маань хэдүүл Эг гэж дуудаа авчаа. Эг маань хожим юу болох вэ гэхээр хаан ширээнд сууна. Тэгээд 7 улсын хаан ширээнд суух ийм хүү байгаа байхгүй. За тэгээд ерөнхийдөө Таргарианы түүхэнд бол одоо ард иргэдтэй их ээлтэй, ард иргэдийн талд зогсдог, тий ард түмнээ боддог маш ийм нэр хүнд сайтай тийм хаан болдог. Гэхдээ нэг харамсалтай юм болохоор Самар хаал гэж байгаа. Одоо Самар хаалын одоо дэлбэрэл дээр манай Эг маань бол нас ордог. Ирээдүйд шүү. Нас ордог. Тэгээд энэ бол ямар учиртай байсан бэ гэхээр одоо энэхүү киноны сценүүд дээр гарч байгаас гэл Эг галыг их сонирхоод байгаа ч лууг их сонирхдаг, галыг их сонирхоод байгаа. За тэгээд таансалтаа ингээд галыг яаж гаргадаг гэсэн таанслын цэцгсийн тоосоор ингээд галыг гаргадаг юм аа гэдгсэн тэрийг их сонирхдаг. За тэгээд өнөөдрийн анги дээр хүртэл гал гаргаж байгаа хэсэг дээр их ингэж авдаг. За тэгээ Эг маань юу хийдэг вэ гэхээр хожим ирээдүйд Эг маань хаан болно. Тэгээ хаан болохдаа Самар хаалд манай Эг маань бол одоо ийм туршилт хийдэг. Одоо эд шидийн туршилт одоо алхимийн туршилт бол хийдэг. Тэр нь юу вэ гэхээр манай хүн лууг амьлуулах гэж үздэг. Луу бол мэдээ эд шидийн амтан. Тэгээд одоо эд шидээр бол бас бүтсэн. Тэгээд цусан шидийн одоо хүчээр те Таргариан болон одоо Валерийн одоо хүмүүс тэгээд Таргарианчууд болон одоо эднэр ингэж луутай бол цусаа нэгтгэж одоо ингэж холбогдсон гэдэг тийм домог бол байгаа. За тэгээд үүн дээр болохоор одоо эдгээр ич хэдийн аргаар луу бол бүтсэн гэдэг. За тэгээд Эг бол өөрөө бол одоо ич хэдийн аргаар лууг бол бүтээх гэж бол оролцсон. За үүнд бас нөлөөлт бас Эг яагаад одоо лууг сэргээх гэж оролцсон гэдэг бол энэ мэдээ зөвгнөл байгаа тий. Хожим одоо луу сэрнэ. Тэгээд үүнээс хоошо 90 жилийн дараа Даниэрээс одоо лууг бол амьлуулж байгаа шүү дээ тий. Одоо луу мөхөөд ингээ байхгүй болсон байгаа. Тэгээд яаж байгаа гэхээр за тэгээд мань хүний одоо яг энэ хүсэл мөрөөдөл юм уу тий лууг амьлуулах энэ одоо шийдвэр дээр үзэл бодол дээр хэн нөлөөлсөн бэ гэхээр одоо Эмон тий одоо хэдүүлээ энэс хойш хожим 90 жилийн дараа Эмоныг бас хардаг шүү дээ. Эмон болон одоо түүний ах Дэрон би нэрийн буруу дуудаж магадгүй Дэрон нөлөөлсөн байгаа. Одоо эн чинь болохоор Мэгэр чинь 4 хүүтэй байгаа тий. Тэгээ одоо хамгийн том хүн тэр одоо арх уудаг тий. Хоёр дахь нь болохоор одоо энэ Эйрон Таргариан.
За 3 дахь нь болохоор Эмон Таргарин. За Эмон Таргарин бол нэлээд ном үздэг, ном уншдаг, зөвнөлтэй ирээдүйд луу сэрнэ гэдэгт итгэдэг. За тэгээд мастер болж байгаа шүү дээ. Одоо мастер буюу энгийнээр хэлбэрлэх юм бол эмч болж байгаа, эмч болдог. За тэгээд эмч болоод тэгээд юу руу бол яваад гэж байгаа. Тэгээд магадгүй Эмон одоо хожим эгийг дурсдаг шүү дээ. Тийм учраас тэгэхээр магадгүй 90 жилийн дараа Эмон маань эгийг дурсаж өндөг гэж дуудаад насвардаг шүү дээ. Тэр хэсгийг хэдүүлээ харах юм бол магадгүй ээг Эмон хоёр хоорондоо их одоо харилцаа их сайтай бие дээр нэг хайртай байсан гэдгийг харж болж байгаа. За тэгээ хожим магадгүй одоо лууг дахиж амьлуулах гэж хагаад тэгээд одоо ээг маань бол ингээд тухайн одоо самар хаал иж хэдийн алхимийн тэр гал дэлбэрэлт болоод том гал болоод тэгээд түүндээ шатаж бол нас ордог ийм хэсэг байгаа. За энийг бол ингээ яг зөвгнөд хэлчихэж байгаа байхгүй. Спойлер бол хийчихэж байгаа гэсэн. Энэхүү анги дээр өөрөө спойлер бол хийчихэж байгаа гэсэн. За тэгээд үүний дараа одоо Сэр Лайнел Британий одоо юунд асарт орж байгаа шүү дээ. За тэгээ Алиса гэдэг охины тухай дуу яваа. За тэгээд Данкин ээг хоёр маань тэр охины тухай яриад эрхэн хуруугаараа хоол зогоожсэн гэдэг ингээд иймэрхүү яриа бол хөрх яриа өрнөдөг. За энэ хэсгийн яриаг бол би яг энэний дараа гарах сценийг зөгнөж буюу одоо битсэн юм да гэсэн тийм мэдрэмж надад төрсөн. Тэгээ яг хуруугүй охины тухай Алиса гэдэг охины тухайд болж байгаа тий. Тэгээ яг энэ үйл явдлын дараа юу болж байгаа гэхээр Тансл маань хуруугаа хугалуулж байгаа шүү дээ тий. Тийм үйл явдал болж байгаа. Тэгээ яг тэр үйл явдлыг ингээд төрүүлээ зөгнөж байгаа байдлаар хэлсэн юм да гэсэн мэдрэмж надад төрсөн. За миний бодлоор бол Алиса гэдэг одоо тэр Lionel Britany дуулдаг Алиса гэдэг охины тухай дуу бол номон дээр байдгүй шиг санагдаад байна. Тийм дуу байдгүй. Тэгэхээр энэ бол яг энэ кино зохиолдоо одоо шинээр оруулж ирсэн тийм хэсэг болов уу гэж би бодоод байна. Буруу бодож байгаа бол та надад комент бичээрэй. За тэгээ хэрвээ бас Алиса гэдэг охины тухай дуу байдаг бол та бодож гоё ус тайлбарыг мэдчихээрэй. Би бас мэдэж авмаар байна. За ингээд за тэгээд тэрний дараа тэрнээс гараа явж агаад одоо Фосе овгийн нэг залуутай Данкиг хоёр маань таарад. За тэгээ мэдээж Фосе овог бол одоо эгийн одоо тэ Таргарины гэр бүл дүүлчилдэг учраас магадгүй эгийг хараад таних магадaltaй. Тийм учраас ээг сандраа за би цирк өрөөлөө явлаа. Би циркэнд очиж цирк үзлээ гэд яваад өгж байгаа. Тэгээ Данкин болохоор за тэгээ манай өрөөнд очиж одоо ПО тэ шар ариг уйгаа яваад өгж байгаа. Ингээд Данкин бол нөгөө одоо Фосе овгийн залуутай ингээд шар ариг уйгаа байж хооронд циркийн өрөөнд за тэнд бол маш том асуудал эхэлж байгаа. За тэнд юу болж байгаа гэхээр хэдүүлээ өмнөх ангин дээр хэлсэн шүү дээ. За Тансл маань болохоор Мөнгөн Бамбат одоо Мөнгөн Бамбат Сэрүүн Баатрын одоо дүр одоо Баатарч гэж бас хэлэхэд хэцүү л дээ. Одоо Мөнгөн Бамбат Сэрүүийн дүр тоглож байгаа байхгүй. За тэгээд тэр циркэд юу болоод байгаа вэ гэхээр Тансл охин маань тэр Мөнгөн Бамбатын дүрд орцсон. За тэгээд луу ингээ үлээж байгаа тэр дүр зураг байгаа. За энэ ямар учиртай энэ бол домог байхгүй. Тэгээд яг одоо номон дээр бол яг гардгүй шиг санагдаад байна. Энэ бол домог яг яг энэ үйл явдал болсон уу болоогүй юу гэдэг тал дээр бол одоо би бол мэдэхгүй байна. Таад мэдчихээд бас доор бичээрэй заа. За миний мэдж байгаагаар бол ийм байгаа. Энэ бол домог байгаа. Тэгээд одоо нэгдүгээр Эйгон Таргарин те 7 ТV-г эзлэх 7 хаанд улсыг эзлэх үед ч байгаагүй тэрнээс бүр өмнө одоо үйл явдал болсон тухай тийм домог байдаг. За тэгээ энэ болохоор Мөнгөн Бамбат Сэрүүн гэдэг юм баатар байгаа. Энэ болохоор ийм Мөнгөн Бамбатай, Толин Бамбатай, мөнгө биш толил юм л да. Ийм Толин Бамбатай тэгээд Уракс гэдэг лууг алдаг тухай гардаг тийм домог байхгүй. Тэгээ энэ бол ард түмний дунд бол их алдартай тийм одоо аман яриагаар би болсон тийм домог байгаа. За тэгээ энэхүү баатар болохоор ийм Толин Бамбатай тэгээд ингээд луу руу ингээд Толин Бамбагаараа ингээд дөхөж очоод тэгээд өдрөө ингээд жад зоогоод тэгээд тухайн лууг одоо алж байгаа тийм хэсэг байгаа. За энэ түүх бол Таргаринчуудын хувьд бол тийм сайхан түүх бол биш. Ягаад тэгэхээр лууг хинч дийлэхгүй. Тэгэхээр хэрвээ лууг алж байгаа бол Таргаринчуудыг одоо доромжилж алж байгаатай адилхан тийм одоо их тэдний хувьд бол их хэцүү түүх учраас энэ тийм таатай түүх шээ. За тэгээ яг энэ түүхийн тухай жүжигчилсэн тоглолт явж исэн чинь гаднаас одоо Эмон Таргарин маань бол ороод ирж байгаамаа. За ингээд мэд одоо галзуу Эмон бол уурлна. За тэгээ уурлаад тухайн одоо циркийг бол галдан шатааж байгаа, сүрүүлж байгаа, будоглож байгаа, тэ төвөөж байгаа хэсэг бол гарч байгаа. За ингээд Эмон гүрж ирээд Данкны дунд нь Данк гүрж ирээд уурлан за тэгээд Танслын хурууг мэдээж хугалдаг. За тэгээд манай одоо Данк маань одоо Эмоныг бол зодж байгаа хэсэг бол гарч байгаа тийм ингээд зодоод за тэгээд бүх шүүдийн хугалахын даваан дээр одоо Эйг маань өөрийгөө ахта тий за энийг бол хийж болохгүй шүү гэдгийг одоо ингээд
хэлээд тэгээд өөрийгөө одоо таниулж байгаа. Би бол одоо Aegon 5 дугаар Aegon Targaryen байна гэд Maegor-ийн одоо хамгийн дөрөвдөх баг хүү Aegon Targaryen байна гэдгийг илчлээд кино маань ингээд дуусчих. За тэгээд ерөнхийдөө төгсгөлийн хэсэг дээр бол ингээд Aegon маань бол өөрийгөө илчлээд ингээд дуусж байгаа. Тэгэхээр Aegon маань бол 5 дугаар 4 дугаар 5 дугаар Aegon Targaryen байх нэ. За тэгээд ингээд 5 дугаар Aegon Targaryen-аас хойшоогоо ингээд 90 жил яваад 4 5 6 үе чөлөө орчим яваад ингээд Daenerys-ийн одоо өвөг эцэг бол одоо Aegon Targaryen бол 5 дугаар Aegon Targaryen буюу одоо Aegon маань бол байх нэ. За ингээд энэс цаашаа үйл явдал өрнөх нь байна. Гэхдээ цаашдаа үйл явдал яаж өрнөх нь бол бас сонирхолтой байна. Яагаад тэгэхээр одоо энэ үүний дараа дахиад 2 сизон хийгднэ гэдэг юм мэдээ бол цатагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр одоо 2 сизон дараагийн сизнүүд илүү юу байх юм болов? Улс төртэй холбоотой, хаан ширээтэй холбоотой болох юм болов? Эсвэл өөр одоо юу сөхөгдгөө гэдэг нь бас их сонирхолтой байна. За ингээд дараагийн анги дээр бас юу болох вэ? Та тизер бол үзсэн баг 4 дугаар анги 4 дугаар ангийн тизерийг үзсэн баг. Тэгээд дараагийн анги дээр бас юу болж өрнөх вэ гэхлээр одоо энэ бас спойлер шүү заяа. За одоо энэ дээр болохоор Trail 7 battle илүү. За team тулаан болдог. Одоо 7 баатарын тулаан гэж болдог. За энэ түнгууд мэдээж одоо Aemon одоо энэ чинь хааны хүүд одоо ханхүүд гар хурцуус өөхөх ялтай. За тэгээ Aemon бол мэдээж Aeg бол хамгаалах бах те. За тэгээ Aemon бол тэр одоо Trail 7 battle гэдэг шиг санагдаад байна. Би нэрийн буруу дуудаж магадгүй шүү. Тэгээд энэ тулаан болохоор нэг талаас 7 хүлэг баатар, нөгөө талаас 7 хүлэг баатар тэгээ хоорондоо байлддаг шууд тулална. Тэгээ энэ болохоор ерөөсөө дөрмөн аль нэг тал нь үхжээж л дуусдаг гэсэн үг. Энэ тулаан дуусна гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө талаас 7 хүлэг баатар. За мэдээж Aemon ханхуугийн талд бол 7 шилдэг хүлэг баатар байх нь байна. За манай Duncan-ы харин талд хэн байх вэ гэдэг маш том асуудал үүснэ гэсэн. За одоо үүний нэг нь бол хэдүүлээ тэр дээр дурдсан шүү дээ. Киноны ихэнх хэсэгтээ гардаг. Sir Robin Raisler гэдэг одоо энэ хүлэг баатар бол мэдээж Duncan талд зогсох болов гэж бол таамаглаж байна. За ингээд үйл явдал цаашдаа маш сонирхолтойгоор бол өрнөх нэ гэж бол таамаглаж байна. За тэгээ энэ дугаар маань тэр чигээрээ спойлертай дугаар байлаа. За тэгээ season 3 дугаар анги маань бол эпизод маань бол маш их таалагдлаа. Надад маш их таалагдлаа. Гэхдээ богинохон байгаа нь бас жоохон чамалмаар бол санагдсан. Бусдаар бол энэ одоо The Night of the Seven Kingdom гэдэг цуврал маань надад бол үнэхээр эхний 3 ангиар бол дүгнэхэд үнэхээр их таалагдж байна. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа ангиар эргээд уулзцгаая. Дутуу оргисон зүйлээ та бүхэн гоё комент бичээрэй. За ингээ бай. Валар Маргорис.